90-ад оны үед бол нэлийн хэсэг завсарлсан 2000 он хүртэл бол хэсэг завсарлаж байгаа. Одоо харваад 3-аас 4 жил болж байна уу? 4 жил болж байна. Улсын наадмын 3 жил 4 жил сүүлийн 4 жилдээ орсон. Урд нь бол улсын аваргад нэг 2 ороод тэр анхны улсын аварга миний үед одоо 80 оны сүүлээр л энэ чи 91 онд улсын аварга эхэлж байлаа шүү дээ. Тэгээ анхны улсын аваргаар би мөнгөн медаль авч ирсэн. Дараагийнх нь улсын аваргаар хүрэл медаль авч ирсэн. Тэгээд тэрүүгээрээ би хошоо мэргэн гэж явдаг. Тэгээд одоо бол нэг 4 дахь жилдээ наадамдаа ингээд харуулж байна да. Энэ бол ярих юм бол одоо гүйцэтгэхгүй их юм болох байх л да. Зүгээр энэ бол миний мэрэгжлийн хувьд маш их тийм дасгал сургалт болдог. Анхаарал төвлөрүүлэн. За тэгэл хүн чанар хүн судлалын улсууд учраас жүжигчин хүн судалдаг учраас тэгэл хүнтэй нөхөрлөх, хүнийг хүндлэх, хайрлах, нөхөрлөх тэгэл маш олон зүйл энд биш та. Тэгэд яг жүжигчний уран чадварт байдаг шиг анхаарал төвлөрөлт, сэтгэл зүйгээ барих, сэтгэл зүй хизээ гаргах, хүний сэтгэл зүйгээр яаж тоглолтыг хийж гэдэг юм уу те харилцааныхаа хувьд. Тийм учраас энэ их сонирхолтой. Тэгээд миний багш нар харагдаг байсан, манай ах харагдаг байсан. Тэгээд ер нь урлагийнхан ер нь бол 80-ад оны үед бол маш их харж ирсэн. Тийм учраас нөгөө нийтээр их харж ирсэн учраас би бол одоо ахмадуудаа дуурайгаал тэгэл одоо ингээд шагааг харуулж сурыг. Тэр үед бас жоохон хаалттай байсан нөхцөлд бол тэгээд яаж игээл тэгэл дуртай юм болохоор харгаал тэгээд тэгсээр гол ингээд өдөө зэрэгтэй ингээд явж чинь тэгээд энийг орхиогүй. Тэгээд үргэлжлэн сэтгэл зүрхэнд байдаг учраас тэгээд ингээд хармаар санагдаад, тогломоор санагдаад тэгээд нэг жүжигэн тоглож байгаа, кинонд тоглож байгаа юм шиг л байдсан шүү дээ. Энэ нь бол баяр наадмын өмнө ч гэдэг юм уу те бэлтгэлийг ер нь яаж хийх юм бэ? Эсвэл ингээд гэртээ ер нь байнга харж байдаг. Үгүй энэ нөгөө багийн тэмцээн учраас ганцаараа бие даагаад индивидуалист хийгээд тэгээд тоглодог тоглоом биш л дээ энэ чинь. Тэгээ маш олон уухай тэгээд мундаг том харваачд тэгээд залуу харваачч гэдэг юм уу одоо чанга ондог хасаа чанга дуу гарж байгаа онж байгаа энэ төр улсуудаас ч бас нэг сэтгэл зүйн хувьд асар хэцүү тоглоом л да. Энийг сурсан юм хүн байдгүй юм блэ. Тэгээд яг уу халахад бол халахын томчуул гэж ингээд ярих юм бол олон томчуулыг ингээд ярьж болох талтай. Тэгээд ямар ч байсан энэ бол Монголын үндэсний яг спорт нь бол мэдэгдээд байгаа юм. Үнэхээр ах цахаан хөндлөх тэднээс маш их зүйлийг сурдаг шүү дээ. Би л жүжигчнийхээ хувьд бол барыг одоо энэ шагаан дээрээс л их олон зүйлийг сурсан. Тэгээд эн чин тэр үед 18 аймагаас одоо 21 аймаг байж байна. Тэгээд эдний бүх харваачид сайн харваачид ирж энд оролцож тоглодог. Тэгээд тэднээс сурах юм бол маш их байдаг шүү дээ. Хүн чанар, хүний сэтгэл зүй тэр айхтраа үндэ айхтар юм байдаг учраас би энэ тоглоомд ингээд тоглох сонирхолтой байдаг. Дуртай байдаг нэгсэндээ.